Үн цэнийн талаар ярих болгонд Аляск санаанд орж ирдэг. Орос улс 1867 онд Аляскийг $7.2 сая Америкт зарсан байдаг. Солонгос воноор хөрвүүлж бодвол 8 тэрбум воноор зарагдаж. Орос Аляскийг ийм л хямд үнээр худалдсан. Өвлийн турш хөлдөө цэвдэг байдаг. Ашиггүй газар гэж л хүмүүс боддог байж. Үржил шимгүй, зилүүд хоосон газар гэж үздэг байсан байгаа юм. Тэгтэл зарагдсанаас нь хойш 13 жилийн дараа уг газрын хөрсөн доор нь $300 сая үн бүхий алт байгааг Америк олж мэджээ. Тэгвэл Аляскад зөвхөн алт байсан уу? Үгүй шүү дээ. Одоо бүр үн тогтоохын аргагүй. Тийм асар их хэмжээний газрын тос байгааг олж илрүүлээд байгаа. Нэмж дуртахад LPG мөн LNG-ийн асар их ордууд байдаг төдийгүй. Тэдгээр нь үйлдвэрлэлийн янз бүрийн салбарт улам бүр чухал болж байна. Цаашилбал Аляскад манган, никель гээд өөр бусад янз бүрийн газар доорх баялаг маш их байдаг. Тэгэхээр энэ бүхэн хэр их хэмжээний мөнгө болохыг үнэлж тооцож хэмжих боломжгүй гэцгээдэг юм билээ. Үгээрч зогсохгүй. Аляскийн эргээр бүх төрлийн загсны аж ахуй бий. Тэнд гадны улс орныхан очиж загсчлах боломжгүй. Америкийн нутаг дэвсгэрт байгаа болохоор түүгээрч барахгүй. Бас агаарын хэлгээд дээгүүрэнд нисэх тохиолдолд Америкаас зөвшөөрөл авах ёстой. Тэгвэл зөвшөөрөл авахын тулд бас нөхцөл бий байхаа. Бид ийм үн өртөг төлье. Тиймд танах агаарын хэлээрээ нэвтрхийг зөвшөөрнө үү? Гадныхан ашиглалтын шимтгэл төлөх ёстой. Энэ бүхнийг судалж үзэхэд Орос улс яг өмнөө байгаа мөнгийг л харсан болохоос тэр дотор нуугдаж байсан газрын үн цэнийг хараагүй байсан хэрэг. Би яагаад энэ талаар ярьж байгааг мэдэж байна уу? Бидний одоо сахиж байгаа амралтын өдөр болон баярууд гээд энэ шин гэрээ асар их үн цэнтэйч. Дэлхийн хүмүүс яг одоо үнийг олж харахгүй байна. Энэ бол Бурхан цусаа урсган байж байгуулсан. Бурханы өв юм. Бурхан сэнтигээ орхин байж хүүхдүүд бидэнд үүнийг өгөхөөр махан биеэр энэ дэлхийд ирсэн. Тэгэхээр хичнээн их үн цэн агуулж байгаа гэсэн үг вэ? Үүний үн цэнийг үнэхээр үгээр хэлэх аргагүй. Хүмүүсийн нүдэнд мөсөл гэж харагдаж байсан. Гэтэл тэнд хэдэн 10,000 үнэт эрдэнэс нуугдаж байсныг нь бид тодорхой харж байна. Амралтын өдөрч үнэт эрдэнэс, алгасал баярч алмаз эрдэнэс ч илүү үн цэнтэй юм. Энэ бүхэн юутайч зөвлөшгүй Тэнгэрийн эрдэнэс. Ийм учраас л Бурхан энэ бүхнийг бидэнд өв болгон өгсөн. Сүүлчийн амьсгал хураах өдрөөч бас хүслээ гэрээсэлж үлдээсэн байхаа. Энэ шин гэрээг заавал сах гэж загсан. Иесус загалмайд амьсгал хураахын өмнөх өдөр алгасал баяраар би та нарын хамт энэхүү алгасал баярын зоогийг барьсан гэж ихэд хүссэн билээ хэмээсэн. Түүний чинхүү сэтгэлийн энэ л үгс. Үүний үн цэнийн даалт нууц хэмжих аргагүй дэндүү агууг илтгэнэ.